За сайн байцгаана уу монголчуудаас Стокгольмтаас наран чимэг ярьж байна. Би өнөөдрийнхээ бичлэгээр та нартай би эрүүл очихсан байна. Тэгээ одоо хамгийн анхалж нөгөө коронавирусын хамгийн эхний шин тэмдэг илэрсэн өдрөөс хойш өнөөдөр бол одоо 13 дахь хоног дээр явж байна. Тэгээд яг энэ хугацаанд нөгөө үргэлж надтай хамт байгаад тийм ээ одоо надад сайн сайхныг өрөөж ирээлхийг өсөж өрөөж исэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Одоо хүн чинь сэтгэлийн лавт юм болохоор та нарын тэр надад санаа тавьж ирсэн тэр бүх зүйл чинь миний сэтгэл зүрхэнд одоо маш их одоо хүрчээсэн тий. Тэгээд би бол маш сайн байна. Өнөөдөр надад нөгөө янз бүрийн өдөр шин тэмдгүүд нь бүгд ирнэ байх болчихсон байна. Ганц нөгөө жоохон өө ирсэн хүнд бол юу вэ гэхээр миний ингэ нөгөө уруулны маань арьс ингэ жоохон онголтоод ингээ жоохон хуурж юм. Тэрнээс бол бусад тэр нөгөө толгой өвдөх ч юм уу гидс хаяа бацлах дотор муухай оргих. Шууд чи надад ямар ч юм тэмдэглээд хамгийн хэцүү нөгөө хамар битүүрх тэгээд бас нөгөө үнэрлэх чадвар алдчихсан байсан тэр мөр маань бүгд нөгөө одоо хэвэн байдалд орцсон. Тэг өнөөдрийн байдлаар 13 дахь хоног дээрээ ерөнхийдөө нөгөө нууц үеийн 70 үеийн тийм ээ 3 хоног байсан гэж үзэхэд нийтдээ одоо 16 хоногч гинэ тий би 2 дахь өдрөөс хойш ингээд толгойч тий яг өвдөж гисэн 5 дахь өдөр дээр 18 байсан. Тэгэхээр энэс хойш ингээд толгой өнөөдөр бол яг анхны шин тэмдэг илэрсэн өдрөөс хойш бол 13 дахь хоног дээр явж байна. Тэгээд бас зөндөл их хүмүүс чатарч бас надад нэлээд холбогдсон тий бас өвдөж гисэн байна ингээ халдрыг авчихсан байна хаашаа яаж хандах уу тий одоо юу зүгээр юм гэдэг талаарх нэлээд асуултуудыг тавьж исэн. Тэгээ би өөрийнхөө чадхаараа тэр хүмүүст нөгөө өөртөө байгаа мэдээлэл одоо мэдлэгээ хуваалцаж тий өөртөө ямар одоо өөрийнхөө туршлагыг хуваалцахыг хичээж исэн. Тэгээд одоогийн байдлаар бол би маш сайн эрүүл болчихсон байна. Тэгээд би бас өөрөө маш их баяртай байна. Одоо Монгол хүн амныхаа бэлгээр амны бэлгээс аштын бэлэг гэж ярьдаг тийм ээ. Тэгэхээр чинь одоо шинэ он гарах гэж байгаа шинэ удаа эрүүл сарвал гэдэг идэгчгээд орох гэж байгаадаа би бол маш их баяртай байна. Тэгээд одоо шинэ жилээр сая 100 сараар гэр бүлээрээ цуглаж чадаагүй. Ягаад гэхээр бид хэд одоо нөгөө 7 хоног маань 20-нд байх хэвээр 7 хоног маань дуусаагүй байсан учраас одоо бол нөгөө 7 хоног маань дууссан учраас одоо шинэ жилийг гэр бүлийнхаа хэмжээнд одоо хамтдаа тэмдэглэж он гарахыг одоо гарах гэж байна. Тэгээд өөр бас хүмүүсээс асуусан зүйл нь юу вэ гэхээр нөгөө шинжилгээ хаана яаж өгсөн бэ гэдгийг зүйлийг бас ярьж ирсэн. Тэргийг би болохоор урд урдныхаа бичлэгүүд дээр тавьчихсан байгаа. Тэгээд өөр ч одоо надад хэлж яриад ах юу ах вэ? Нөгөө өвчний талаар гэвэл эдний нөгөө веб хуудсан дээр нь 1177 гэдэг албан ёсны нөгөө улсынхан тий эмнэлгийн тийм хуудас байдаг. Тэн дээр нөгөө бүх мэдээллүүдээ бичээд яах ёстой вэ гэдгийг мэдээд бичээд өгчихсэн байдаг. Тэн дээр одоо яг дурдаад энэ нь бол чухал юм а гэсэн зүйлийг дурдаад хэлэхэд бол мэдээж хамгийн нэгдүгээр та халдвар авангууд халдвартаа тэр шин тэмдэг илэрж байгаа үедээ ерөөсөө та шууд 7 хоног хамгийн багаар 7 хоног гэртээ байгаараа тэгээ та нөгөө халуурах буюу тэр шин та байгаа тэр зовхөрд чинь алга болсноос хойш бол 14 хоногийн дараа 7-аас 14 хоногийн дараа бол та ямар нэгэн халдвар тарахгүй ер нь бол 7 хоногийн дараа бол та халдвар тарах тийм боломжгүй болчихноо. Халдвар тараагч нь бол байхгүй болчихно гэж хэлж исэн. Мөн өөр нэг зүйл нь юу вэ гэхээр хэрвээ та бүр ингээд амар сулдаж одоо хөдөлж чадахгүй биш бол тий одоо өдөрт цэвэр агарт гарч одоо алхаж байгаарэ. Хэрвээ та бүр ингээд нөгөө ханиалгаад танд маш их завар гараад одоо хөдөлж чадахгүй бас чадахгүй одоо орон дээр ч юм уу тийм ээ сууж байгаа бол одоо чэйжээ өндөрлөөд суугаагаараа хийх дасгалыг хүртэл настай хүмүүст хөлөө яаж хөдлөх вэ гэдэг хүртэл ийм видео хүртэл бичлэг энэ төр одоо хуудсан дээр нь байгаа. Нөгөө хэл мэддэг хүн бол тэрийг ороод ингээд харж болно. Яагаад вэ гэхээр тэд нар юу гэж гэхээр хүний нөгөө цусны эргэлт тийм ээ сайн байж ээж
энэ цусны чинь эргэлт буюу таны тэр нөгөө эргэлт чинь биений чинь сайн явагдчихэж энэ өвчнийг бас нэг даван гарах юм а гэдэг. Хэрвээ ингээд нөгөө цус чинь сайн эргэлдэхгүй байвал ингээд танд бас муу гэсэн ийм зүйл бичээстэй байлээ. Мэдээж хивэдэд нөгөө ингээд харанхуу өвөл нь айгу харанхуу байдаг л да. Айгу эрт өдөр нь айгу маш богино. Тэгээд өдрийн цагаар хичнээн өдөр болж байгаа ч гэсэн нөгөө Монголтай адилхан ингээд тэнгэр нь нөгөө цэнхэр нар нь шарж идэггүй, нар нь харагддаггүй, ингээд нөгөө дандаа үүлтэй дүнсгэр ингээд бороо орсон. Өнөөдрийн байдлаар гэтэл маш их бороо орчихсон ингээл бас ингээд айгу бүрхэг ийм цагаа гартаа юм байж байгаа байхгүй. Тэгэхээр яг нөгөө өрдөө тэр амьд болох зүйлүүдийг нөгөө C витамины гаралтай витаминууд ч юм уу тийм ээ. Одоо D витамин дээр өгсөн юм бас эмчнэр нь нөгөө хувь хүндээ тааруулаад зөвлөгөө өгж байгаа байлээ. Миний хувьд болохоор эмч юус юу гэсэн гэхээр та 7 хоног гэртээ бай. Халуурвал нөгөө халуун дарах, өргөслөө дарах альвидон юм уу ипри. Манайхаар бол тэр наналгийн юм уу аспирин гэсэн нэг угаараа гэж хэлж ирсэн. Тэгээд яг миний хувьд бол ямар ч ийм тариа нэг ширхгийгч хэрэглээгүй. Ягаад вэ гэхээр би нэг ч нөгөө халуун маань ерөөсө 38 хүрээгүй. 30 хамгийн дээд нь 37.7 тоо 37.8 тэй байсан учраас би тэрийг халуун гэж үзээгүй. Баг зэргийн одоо өөрөө ингээд тахад дотор халуунтай байна уу гэж үзье. Ягаад гэхээр надад хизээш нөгөө тэр гидсэн дээр маань одоо өтгөн дээр маань хүндрэл гарч байгаагүй тий. Хүмүүс болохоор гүйлгэж гин гэсэн миний хувьд бол гүйлгэх тэр хабар эсэргээрээ миний одоо өтгөн маань хатсан. Тэгээд би түүнийг юу гэж үзэж байна бэ гэхээр жоохон дотор халуунтай байсан. Хаяа нэг ингээ бие арцах ийм нэг чихүү цүрдэг штэ. Тийм зүйл болж исэн. Тэгэхээр дотор халуунтай байсан юм болов уу гэж бодож байгаа. Тэгээд тэрний үр дүн өнөөдөр бас нөгөө минийгээд ургуул нөгөө омголтоод уруулын маань арьс нөгөө ингээд хуурж байгаа юм зүйл. Тий бусад хүмүүст бас огт тэгж илбэг тохиолдоогүй нэг зүйл нь юу вэ гэхээр би танад хэлжсэн шүү дээ. Миний яг энэ хоолойны яг энэ хэсгийг яг энэ хэсгээр ингээд айгүйх юу яасан. Цагтансан. Тэгээд маачгаар нөгөө ингээд туураад ингээд юм улаан жижигхэн юм бэржүүтэй гараад тэгээд түүнээс бол нөгөө арьс нь маш хуурж байгаа байсан. Тэгээ ерөнхийдөө миний энэ үедээ өвдсөн үедээ хэрэгэлсэн юм нь ерөөсөө юу вэ гэхээр дан шөлтөө хоол ерөөсөө бүхэл төрлийн те. Гэтэ зөвхөн ганц гурилтай шөл ч юм уу нэг төрлийн шөлтөө хоол биш те. Би маш олон төрлийн нөгөө ногоотоо шөлтөө хоолнуудыг идчихсэн. Өдөрт нэг ширхэг хумс саримсыг түүхийг ирнэ нөгөө хоолтойгоо чажилж идчихсэн. Тэгэл ерөөсөө чацрагантай арц чацраганыг хандлаад ууж исэн мөн нэрс гинэ анси ингээд хандлаад ууж исэн. Тэгээ жирийн үед байдгаас илүү их ерөнхийдөө нөгөө чиглэл шингийн ууж исэн. Тэгээ мэдээж би нөгөө надад Монгол цайгаа илүү хөтөлхөө уусан тий. Одоо Монголоос аваад ирсэн байсан ногоон цай, сүлхэртэй цай гэдэг. Тий би бас нэг өөр нэг юу хэрэгэлсэн бэ гэхээр би хужир хэрэгэлсэн. Энэ яг тэгэхээр миний нөгөө ингээд хаяа нэг гидс ингээд нэг 3-5 секунд ингээд амар хүчтэй бацалснаа зүгөрлчихөж байгаа байхгүй юу. Тэгээ яг үүнийхээ үднээс бас миний надад хизээш нөгөө тийм бүтгэн хатах тийм асуудал байгаагүй. Өдөр болгон нөгөө ингээд хүндэрдэг юм чинь одоо нэг өдөр өнчиж явах жишээтэй тийм ээ. Бүтгэн маань юм хатах юм шинж тэмдэглэд орсон. Тэгээд би нөгөө тэгэхээр нь ерөнхийдөө нөгөө миний гидс доторд маань ямар бас нөлөө үзүүлж ийн гэж үднээс би хужираа хэрэгэлсэн. Нөгөө энэ нугасаа хужирыг хужирч ерөнхийдөө байгалийн савн гэж хэлж болно шүү дээ тий. Тэр утгаар нөгөө энэ уудаг тэгээ бас нөгөө одоо бие угаадаг хүртэл юм хужирууд бас тустай байдаг штэ. Надад нөгөө тийм хужир байсан. Монголоос аваад ирчихсэн байсан. Хужирыг би харин нөгөө өглөө бүлийн усанд бас заавал өглөө гэхгүй тийм ээ. Одоо сансан цагтаа бүлийн усанд хийгээд утгаж уусан. Ерөөсөө тэгэл ийм л аргаар л энэ одоо кроног зүгээр болгочихлоо тий. Тэгээд харьцангуй миний хувьд нөгөө би өөрөө маш эрүүл одоо залгуу байсан учраас эрүүл сорвч байхгүй учраас надад хөнгөн тусвуу гэж үзсэн. Тэгээд би өдөр бас нэг өөр зүйл хийжсэн зүйл нь өдөр болгон би заавал тий 30 минут гарч цэвэр гарталгаж ийсэн. Ийм зүйл байна да. Тэгээд би маш их баяртай байна. Тэгээд мөн дахиад хэлэхэд одоо надад санаа тавьсан
одоо нүүр намын найзууд буюу Facebook-ийн найз намайг таньдаг мэддэг бүх хүмүүстээ маш их баярлалаа гэж хэлэх байна. Тэгээд бас нэг зүйл хэлэх нь юу вэ гэхээр нөгөө манай Монголд бол мэдээж арга хэмжээ авч байгаа сайн зүйлүүд байгаа. Тэгтээ бас хит нөгөө ингээд дэвргээд тийм ээ хит хүмүүсийг айдас хүчт автуулаад ингээд байна уу гэж бас бодож байна. Тэгээд мөн урд нь ч гэсэн би сонсч илээсэн тэр нөгөө нэг хүнд мэдээж одоо 8 сая төгрөг энэ төр зарцуулж яах гэдэг бол яг хөө мэдээж маш их өвчтөе өвцсөн байгаа тохиолдол тэр мэдээж эмнэлгийн танах төхөөрөмж одоо босож юу гэдгийг тэр зүйлүүдийг эрхлэхээр тийм л гарч ил байгаа. Гэхдээ ингээд дөнгөж одоо хүнд ингээд яг надад бол яг ийм жоохон хүндлэн ханиад түрээд зүгээр болоодаа л гэж л яг юм бодогдохоор юм байгаа хгүй юу. Гэхдээ нөгөө хүн болгоны бие уурчраас өөр байх байгаа. Тэгэхээр бас мэдээж манай монголчууд харьцангуй залуу одоо хүн амтаа тий тэгээд ийм улс оронд бас тэгээд мөн байгалийн бүтээгдэхүүн тий цэвэр экологийн бүтээгдэхүүнүүд манад бол харьцангуй бидэртэй харьцуулахад байж гэж шүү дээ тий тэрийг хэрэгжилж байгаа тохиолдолд энэ бол нэг тийм хүнд биш юм уу гэж бодож байна. Тэгээд яг уу миний энэ хэлж байгаа авах гэхийн ухаанаар хандна үз. Айгаад ах зүйл байхгүй. Тэгээд та өөртөө итгэлтэй энэ бол зүгээр идэгчнэ гэсэн бас хүн сэтгэл санааны маш их бэлтгэлтэй байх нь маш чухал юм шүү гэдгийг бас хэлэх байна. За тэгээд бүгдээрэнд нь шинэ оноо одоо ад жаргалтай эрүүл их амжилт бүтээлээр дүүрэн угтаад шинэ ондоо бүгдээрээ эрүүл их ад жаргалтай одоо амжилт бүтээлээр дүүрэн их хормон одоо хөгжин дээшилж явах эрүүлийг төвшүүлье да. За тэгээ баяртай шинэ ондоо дахиад дараа дахиад уулзцгаана. Миний за баяртай.